Малын удмын сан хамгаалах асуудал ингээд адуунаас одоо эхлэе гэдэг энэ саналыг дэвшүүлж байна. Дээр нь энэ бүртгэлийг бас одоо адуунаас эхлүүл хамгийн одоо хэрэгж хурдан боломжтой байна гэж үзэх зүг болов уу гэж бодож байна. Тэгээд миний асуулт бол энэ генетикийн нөөцийн тухай хууль дээр 12-3 дээр ингэж гадаад усаас оруулж ирсэн болон үржлийн зориултаар нутаг шилжүүлсэн үйлдвэр омог тэдгэрийг ашиглан бий болгосон үржлийн малыг энэ үеийн 13/2 заасан бүс нутагт нутагшуулан үржүүлж хамгаална гэж. Тэгээд 13/2 нь төрөл бүрийн үйлдвэр омгийн малыг үржүүлэх бүс байршлыг тогтоох журмыг засгийн газар батална гэж байна. Тэгэхээр энэ засгийн газар ямар журам одоо батлагдсан байдığım болоо гэдгийг бас асууя. Дээр нь үргэлжлүүлээд энэ одоо журмын дагуу ер нь энэ одоо оруулж ирж байгаа одоо гадаад усаас импортоор оруулж ирж байгаа энэ одоо үржлийн малыг ямар одоо бүс байршил тогтоосон байгаа вэ? Хэдэн бүс байршилд ер нь энийг тогтоосон энэ хуулийн хэрэгжилт ер нь ямар байгаа вэ гэдгийг асууя. За дараагийнх нь бол энэ одоо үржлийн адууг болон түүний үр хөврлийг одоо импортоор оруулж ирэхийг хориглох тодорхой хугацаанд тухайд бол 10 жилийн хугацаанд. За энэ нь шинжилгээ ухааны үндэстэй ингэж одоо судалгаан дээр үндэслэж гарсан гэж ойлгож байгаа. Тэгээд энийг үр дагавар нь ер нь яаж гарна гэж ер нь салбарын яам харж байгаа вэ? За энд бол зөвхөн үржлийн гэж бол заахан чухал баг. Яг гэвэл одоо морин тойруулах хөгжүүлнэ гэдээ яригдж байгаа. Тэгэхээр морин тойруулахт бол зөвхөн ахт адуу буюу үржлийн бус адууг одоо оруулж ирж энийг бол одоо тэндээ уралдуулах энэ боломж нь бол нээлттэй байх ёстой. Өөрөөр хэлбэл энэ гарах үр дагавруудын тооцоод аль талынх нь одоо эрх ашгийг хангасан. За ийм байдлаар энийг бол одоо зохицуулах нэг зөв болов уу гэж бодож байгаа. За ер нь яг нийгэмд ямар зүйл үүсэж байгаа нэхээр ийм яг эгэл жирийн одоо ийм хөдөөгийн залуусыг одоо дэмжих энэ зүйл бол их чухал болчиход байгаа. За та бүхэн одоо санаж байгаа бол улсын наадамд шүтлэн үрээ төрүүлсэн дундгой улаан хөвгөд уяач. Одоо энэ хөдөөгийн бүсгүй хотын бүсгүй хөдөө нутаг тэгээд энэ одоо нэвтрүүлгийн ТV нэвтрүүлгийн оролцогч энэ Баян Онгорын ган болдын ган үрэлгээ залууч гэдэг юм уу. Яг ийм эгэл жирийн одоо малчин залуу шиг дэмжих энэ зүйл бол үнэхээр өгүүлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ морины уралдаан үндэсний одоо энэ соёл бидний одоо төрийн сүлдэндээ дээдлсэн энэ адуу гэдэг зүйлийг чинь одоо яг энэ мал малж хөдөө орон нутагт ажлын байр бий болгож амьдрал ахуйгаа одоо авч яваа энэ залуучуудыг уралдуулах энэ нөхцөл боломжоор хангах зүйл хамгийн чухал байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол хамгийн боломжтой хамгийн хөрөнгө чадалтай нь өндөр үнээр импортын одоо азар оруулж ирж үржүүлэг хийгээд за дараа тодорхой хариулт хэд номер 5 номер хариулъя. Батамжрын гишүүний асуултанд хариулъя. Малын генетик нөөцийн тухай хууль заасан одоо тусгаалсан төрлийн мал амьтан өсгөн үржүүлэх бүс байршлын журмыг 2022 он засгийн газрын 2022 оны 92 дугаар тогтоолоор баталсан. Засгийн газрын тогтоолыг үндэслээд батлагдсан үйлдвэр омгийн малыг өсгөн үржүүлэх бүс байршлын журмын наривчлсан одоо хэлбэрээр хүнсөдөж хөнгө үйлдвэрийн сайдын тушаалаар тогтоосон байгаа. Гадаадаас импортоор авч байгаа сайн чанарын одоо сайжруулагч адуун сүргийг төвийн болон төвийн бүсэд цэврээр өсгөн үржүүлэхээр одоо бүс байршлын журамд тодорхойлон зааж өгсөн байдаг. За тухайн үед л төвийн бүс гэж нөгөө Хөвсгөл аймагаас өмнө говь хүртэлх босоо тэнхлэхийг хамруулсан төвийн бүсийг гэж зааж ирсэн байгаа. Одоо тэгэхээр бүс байршлын журмыг өссөн үйлчлэлийн үндэсний үзэл баримталтай холбогдуулан шинжилэн одоо батлуулгаар үзэл баримт журмын төсөл дээр ажиллаж байгаа. За Бачаргал гишүүний асуултанд нэмээд хариултвал үндэсний баяр наадмын тухай хууль заасны дагуу хүн сөдөж буй хөнгө үйлдвэрийн яам одоо Монгол үйлдвэрийн адууны стандартад нэмэлт өөрчлөлт оруулж байгаа. Монгол үйлдвэрийн адууны ерөнхий шаардлага 40/2020 стандартад нэмэлт өөрчлөлт оруулаад стандарт хэмжил зүйн газарт одоо стандартын техник хоргоор хилцүүлгээр хөргүүлсэн байгаа. Стандарт бол зөвхөн зөвлөмжийн чанартай баримт бичиг. Зөвлөмжийн чанартай баримт бичгийг засгийн газрын тогтоолоор баяр наадмын засгийн газрын тогтоолоор үндэсний баяр наадмын хурдан морины уралдааны дүрмийг баталсан ийм одоо засгийн газрын тогтоолтой энэхүү дүрмэд нэмэлт өөрчлөлт орж байж
одоо бидний боловсруулаад статистикийн газар стандарт хэмжил зүйн газар төрүүлсэн байгаа стандартыг мөрдөх боломж өрдөх юм аа. Дээрээс нь одоо наадам дурлах мөрдийг ангилахдаа үйлдвэрлэх байдлыг харах боломжийг тухайн одоо засгийн газрын тогтоолоор баталсан хурдан морины салбар хорооны дүрмд нэмэлт өөрчлөлт оруулж иж энэ одоо хүчин төгөлдөр болё гэдгийг хэлье. За эдгээр бот гишүүний асуултанд нэмэлтээр хариулахад малчны тухай хуулийн дээр заагдсан 10-аас дээш жил тасралтгүй мал малсан малчны нэг хүүхдийг мал аж ахуй бэлчээр тэжээлийн чиглэлээр төрийн эмчийн ихтэй сургуульд үн төлбөргүй сургах журам боловсролын сайдын тушаалаар батлагдсан 2025 оны 9 сарын 1-ээс эхлээд хэрэгжих ийм бүрэн боломжтой болсон байгаа гэж хэлье. За Бадамсрын гишүүнд олоорой. Тэгэхээр энэ засгийн газрын 92 дугаар журмаар чинь би ингэж ойлголоо шүү дээ таны хариултаас импортын буюу гадаадаас оруулж ирсэн үржлийн адууг зөвхөн төвийн бүсэд үржүүлэхээр заасан юм байна гэж ойлголоо зөв үү? Харин за тэгвэл ингээд энэ төвийн зүүн бүсийг заачаад өөр бүсэд энэ одоо адууг чинь импортоор оруулж ирсэн адууг үржүүлээд ээж болж байгаа юм уу? Энэ дээр ямар хяналт тавьж байгаа юм? Тэгээд одоо ажлын хэсэг юм уу энэ дээр зохицуулт байгаа шүү дээ мэдээж хяналтын механизм. Энэ нь юу н ямар үр дүн гарсан бэ? Тэгээ энэ талаар одоо тодорхой бас зааж өгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ ерөөсөө ингээд замбраагүй хяналтгүй байж болохгүй болчиход байгаа учраас энэ адууны асуудлыг бол ингээд тавьж байгаа. Дээр нь энэ залуучуудын хөдөө орон нутгийг одоо хөгжүүлэх, уламжилт аж ахуй соёлоо авч явах, өөртөө ажлын байр бий болгох энэ боломжийг төрөөс зохицуултаар хангаж өгөхгүй болохгүй гэж энийг тодруулъя дахиад. Тэд нэмэр хариулах. 5 нэмэр хариулъя. Бадамсрын гишүүний асуултанд нэмж хариулъя. За засгийн газрын 2022 оны 92 дугаар тогтоолоор бол төвийн болон зүүн бүсийн одоо аймагуудад үндсэн сайжруулагчаар ашиглахаар одоо заагдсан байгаа. За энэхүү одоо бүс барьцлын журмын хэрэгжилтэд одоо хяналт тавихад мэргэжлийн боловсон хүчин буюу мал үржүүлэх технологийн ажил үйлчилгээний улсын хяналтын байцаагчийн оронтой бол байдаггүй. Зөвхөн мал эмнэлгийн хяналтын байцаагчийн оронтойтой байдаг байсан. Тийм учраас зөвхөн мал эмнэлгийн хяналтын байцаагч маань малын шилжилт хөдөлгөөнд нь л хяналт тавигддаг байсан. 2023-24 оноос хойш 24 оноос малын үржүүлэх технологийн улсын байцаагч улсын хэмжээнд одоо 100 гаруй байцаагчийн эрхтэй албан хаагчид ажиллаж байгаа. Эдгээр байцаагчийн эрхтэй албан хаагчид маань бүс барьцлын журмын хэрэгжилтэд одоо хяналт тавьж ажиллаж байгаа. Энэ нь зөвхөн 2024 оноос эхэлсэн гэдгийг хэлье. Инкоэсэд гүцэж хариулъя. Ингээд асуугаад байна шүү дээ. Та нараа орж ирж байгаад зөвшөөрөл өгчөж байна. Төвийн бүс гэдгээр хуучин тодорхойлолт аймгаа хэлж. Одоо шалгалтын хамрагц аж ахуйн нэгж хэдэн хувь импортлох хэрэгтэй аж ахуйн нэгж хэдэн хувь энэ төвийн бүстэй байгаа юм. Буюу наа засгийн газрын тогтоос гадар өөр бүсэд импортлох эрх авсан аж ахуй байгаа мó. Дээрээс нь тэр бүслөө явсан адуун дээр та нар жоохон бүртгэл тооцоогоо сайжруулаад тэр импортлж байгаа үеийн гэрээ хэлцээрээ жоохон сайжруулаад чанаржуулаад гүйцэтгэлийн хяналтаа тавиал явчих гэж л штэ. Тэгэл мэргэжлийн хэлтийн байцаагч хэрэгтэй гэдэг байх хэрэггүй. Бүртгэлээрээ бариад ийм байна. Хэрвээ бүртгэлээрээ зөрчөөд тэр үржлийн бүсээс гараад өөр газар руу цэвэр адуу тэр азраг мазраг шилжсэн бол тэр хураадаг хяндаг шалгадаг юм л бол ордог юм уу хэрвээ. Ер нь адуун дээр нэг ажлаас гаргаад нэг янзлал ирэх үү тэрэ. Ер нь Монгол адуу гэж ямар адуу юм бид яах ёстой сайжруулах ёстой юм уу ёсгүй юм уу? Ер нь яах юм бодлогоо нэг зэгцлээд сайн ярилцаж аваад шийдчихгүй бол дуустдаггүй хэрвэл